Hi guys, өнөөдөр бичлэгээр хэлбэлээ. Excursion хэрхэн хийх вэ гэдэг бичлэг байгаа. За энэ бол миний саяхан хийсэн excursion байна. Бичэн байхгүй ерөөдөө юм бөөр хий. За эхлээд дараалалаар явъя. Нэгдүгээр хэсгийн цаасан дээр зураг өөрийнхөө хийх одоо юу гэх юм те ямар ч хамаагүй те хийх өөрийнхөө зурж чадах те эсвэл өөрийнхөө зурхаар тийм зураг зурна. Тэгээ би одоо зураад. Хоёрдугаарт харандаагаараа зурх хэрэгтэй. Заавал эндээс ингээ хоёрыг зурна. Яг ингээд энэ дотор багтахаар хоёрыг. За ямар ч хамаагүй зөө. Ямар ч хамаагүй дөрвс бийж болно шүү дээ. Ямар ч гэснээр намайг дөрөв чиж болно л. За гуравдугаарт ямар зураг зурхаа шийднэ. Одоо за эхнийх дээр нь хэрвээ энийг бичлээ гэхэд хоёр дахь дээр нь ч гэсэн яг ингээд дуурайлгаж зурна. Зурхгүй бол нэг тийм хажууд тийш амшаа оруулахаар ингээ хов болсон байхад бас сонин хачна шүү дээ. Тэгэхээр хоёрын зур. За яг ийм л болох хэвээр. Би буруу олсон. За яг ийм л болох хэвээр шүү наа. Ингээ хоёулаа адилхан. За одоо энийг ингээд одоо скотчт нь гаднах ингээд мат ийм скотчт нь. Тэгээд дээр нь скотч ингээд энийг ингээд одоо ингээд скотчаар ингээд яв. За би гэсмэ. За манайх яг ингэж хөл. Нэг цаг хүртэл. Тэгээд бусдаар бол бүгдийг яах шаардлага байхгүй. Эцсийн байдлаар энэ нэг холбоотой байх хэрэгтэй. Иймэрхүү байна. Одоо энийг ингээд нугалчихна. Тэнгүүд одоо энийг ингээд скотчтоод ингээд энэ талаас нь энэ тал хүртэл скотчод жоохон зай үлдээ. Тэрэндээ энэ хөөсөө яг одоо бискош. Энэ байдлаар энэ хөөсийг цаардаг юм. За энэ бол жижиг том скошнер. Миний өмнө хийсэн скошнер байгаа. Тэгэхээр нэг хоёр байгаа. За нэгтгэх нь болохоор энэ байна. Одоогийн бас тренд гэж юм. Жохон хөөс мөсөн гарчиж ишээ хөөс ингэж тийм үү эндээсээ. Тэнгүүд амар гоё болох байж. Тэгээ хоёр нь болохоор энэ байна. Чи татсан боо? Оо баха. Тэгээд миксээр яваа. Тийм л бол.